Сая байнгын орны дарга туулын хурдны зам дээр эдийн засгийн үр ашиг төсөв төртөг техник эдийн засгийн үндэслэлд хяналт тавих шалгалт хийх ажлын хэсэг байгуулъя гэдэг энэ асуудлыг хилэлцэх юм байна л гэж бодож байгаа шүү дээ. Хуралдаа цагтаа ирж орж байгаа. Та бол Монгол ардын намын бүлгийн дарга биш. Та надад ямар үг хэлэх, юу гэж ярихыг заах эрхгүй. Баянгор Үүрханга Архангай аймгийн 3 аймгийн хангаан бүсийн тойргийн сонгогчид сонгоод нааш нь явуулсан юм аа. Тэг ингээд ил тод юма яар гэхээр чи тэгж хэл ингэж хэлгээд ах юм. Бид нар үгээ хэлмээр байна. Тэгээ бид нар энэ чи ажлын хэсэг байгуулах чинь гишүүн болж ажилд нь ороод энэ чи яг энэ нийслэлийн иргэдийн мэд хэрхийг нь хангая гэхээр та нар аль бие усаар зохион байгуулалтаа унгаагаа гаргачихж байгаа үстэй. Тэгээ энэ чинь тоглоом байна гэж хэлээ сая Батхусуур гишүүн, Алтан үй гишүүн бүгдээрээ энэ чи эсэргүүцэл гарлаа шүү дээ. Тэгээ та яагаад энэ байнгын орныхоо хурлыг зарчмын дагуу хэлцэх асуудалтай холбоотой үг хэлэх ёстой. За гишүүд асуулт асууж дууслаа.